За сайн байцгаана уу хүмүүстээ. Өнгөрсөн хичээлээр бид дүрсийн талбай утсан баха. Өнгөрсөн хичээлээр хоёр янзын дүрсийн талбайг олоход сурсан. Гурвалжин болон параллелограмм. Энэ удаад бүгдээрээ трапезийн талбай хэрхэн олдог талаар хамтдаа судлах нэ. За өмнөх хичээлээс сэргээ саны гурвалжлын талбайг олохдоо дараа томьёогоор олдог. За энэ А бол суурь, Ааш бол өндөр. Өөрөөр хэлбэл өндрийг тухайн суурьаар нүүржүүлээд хоёр дугаарт гурвалжлын талбай гарч ирдэг. За параллелограммын талбай бол А гүрчгэн Ааш, өөрөөр хэлбэл суурийн уртыг өндрөөр үржүүлэхээр параллелограммын талбай олддог. Тэгвэл энэ удаад бид трапезийн талбай хэрхэн олох вэ гэдэг асуудлыг судалнаа. За нэгдүгээр бодлого. ABC гурвалжны А оройгоос буусан өндөр нь 10 см, BC талын урт 15 см бол гурвалжны талбайг бол. За хоёрдугаар нөхцөл юу гэсэн бэ гэвэл хэрв AC талын урт нь 25 см бол B оройгоос буусан гурвалжны өндрийг олоорой гэсэн хоёр асуулт бүхий даалгавар байна. За бүгдээрээ эхлээд зураг зуръя. А, Б, С гурвалж. За А оройгоос BC тал руу өндөр буусан. За энд мохон өнцөг байгаа учраас өндөр нь гурвалжны гадна талд гарсан байна гэдэг бас ажиглах хэрэгтэй. За өгсөн зүйлээ тэмдэглэе. За хоёрдугаар нөхцлөөс B оройгоос AC тал руу BH гэсэн өндөр буулгасан. За энэ өндрийг олох ёстой. AC тал нь 25 см гэж өгсөн байна. За өгсөн зүйл нь бидэрт BC нь 15 см, AE нь 10 см. AE бол А оройгоос BC тал руу буусан өндөр. За эхлээд бид юу олох ёстой вэ гэхээр гурвалжны талбайг олох ёстой гэсэн үг эхний өгөгдлөөс. За гурвалжны талбайг бидэнд суурийн уртыг өндрөөр үржүүлээд хоёр дугаар суурийн урт бол тухайн өндөр буусан суурь байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. За тэгэхээр өндөр бол 10 см байгаа. Уг өндөр буусан тал буюу BC тал нь 15 см байгаа. За утгаа ортлуулад гурвалжны талбайг бол 75 см квадрат гарч байна. За нөгөө талаар гурвалжны талбай яаж олж болох вэ гэхээр B оройгоос AC тал руу буусан өндөр AC тал хоёрыг үржүүлэх хагастай тэнцүү гэдгийг бас бид нэр илэрхийлэх боломжтой гэсэн хоёрдугаар өгөгдлөөс AC-г BH-аар үржүүлээд хоёр дугаарт бас гурвалжны талбай гарч ирдэг. За AC талын урт 25. За тэгээ урт AC-гийн хооронд 25 болоод за өмнө нь ёсоор гурвалжны талбай 75 см гарсан учраас S гурвалжны хооронд 75-ыг орлуулад BH-ыг болгоно. За 75-ыг 2-оор үржүүлээд 150 энд хуваах тэмдэг байгаа учраас тэнцүү тэмдгийг нөгөө талд гараад үржүүлнэ гэсэн үг. За тэгээд 150 тэнцүү 25-ыг үржих нь BH. BH нь 6 см. Өөрөөр хэлбэл B оройгоос AC тал руу буусан өндөр маань 26 см гарч байна. За хоёрдугаар бодлого. Параллелограммын их тал 12 см, их талуудын хоорондох зай 7 см бол параллелограммын талбайг болно. За энд мөн даалгавар хоёр нөхцөл өгөгдсөн байна. Эхнийх нь хэрвээ бага талуудын хоорондох зай 14 см бол параллелограммын бага талыг нь бол за мөн дээрс параллелограммын хүрээний уртыг бол гэсэн өгсөн байна. За бидэрт параллелограмм өгсөн. Параллелограммын их тал гэдэг нь дэлгэцэн дээр үзүүлсээс FG болон IH. Үүнийг бид их тал гэж нэрлэнэ. За бага тал болохоор G H буюу FI бол бидний бага тал багнэ. За их талын хоорондох зай гэдэг бол FJ гэсэн параллелограммын өндөр гэсэн үг. За өгсөн зүйлээ тэмдэглэе. Их тал буюу А нь 12 см. За их талын хоорондох зай буюу өндөр нь 7 см. Параллелограммын талбайг эхлээд бид нэр олно. За эхний өгөгдлөөс параллелограммын талбай болно. За параллелограммын талбай гэдэг бол тухайн талыг тал буусан өндрөөр үржүүлдэг. Тэгэхээр А гүрчгэн Ааш гэсэн үг. За тэгэхээр 12-ыг 7-оор үржүүлээд 84 см квадрат. Тэгэхээр уг параллелограммын талбай нь 84 см квадрат. За нөгөө талаар бас параллелограммын талбай яаж олж болох вэ гэхээр мэдээж бага талын хоорондох зайгаар үржүүлэхээр олох боломжтой гэсэн үг. Бага талын хоорондох зайгаар үржүүлэх боломжтой гэсэн үг. За бага талын хоорондох зайгаа бид H2 гэж тэмдэглэжээ. За бага талынхаа уртыг буюу GH-а B гэж тэмдэглэж. Тэгэх юм бол талбай маань B-г H2-оор үржүүлсэндээ тэнцүү гэсэн үг.
За тэгэхээр 84 см квадрат гэдэг өмнөх томьёоноос гарч ирсэн. Энэ нь B өрчин 14-тэй тэнцүү гэсэн. B болно гэдэг нь 84 см квадратаа 14 см та хуваана гэсэн. Ингэснээр байна 6 см гэсэн. За 2 дахь асуултанд бид нөр өөрөөр хэлбэл хариулсан гэсэн. Бага тал нь 6 см. За параллелограммын хүрээний уртыг болъё. Мэдээж эсрэг талууд нь хоорондоо тэнцүү учраас параллелограммын хүрээний урт нь А дээр Б нэмээд 2-оор үржүүлдэг. Их тал буюу А нь 12 см, бага тал буюу Б нь 6 см нэмээд 18 см 2-оор үржүүлээд 36 см гарч ирэх нэ. Тэгэхээр энэ маань ямар бодлого вэ гэхээр нэгдүгээр параллелограммын талбай, хоёрдугаар хүрээний урт, за тэгээд тал болон хүрээний урт талбай 3-ын хоорондын хамаарал харуулсан бодлого байна. За одоо бүгдээрээ трапезийн талбайг хэрхэн олдгийг харъя. За бид нар трапезийн талбайг олгож байгаа. Өгсөн гэсэн бид нар юуг олох вэ? Хэрхэн олох вэ гэдгийг одоо хамтдаа судлаа. Бид нар юуг мэдж байгаа вэ гэхээр параллелограммын талбай, гурвашны талбайг мэдж байгаа. Тэгэхээр трапезийн талбай, гурвашны талбайраа хамтдаа шилжүүлээ. За трапез өгсөн байна. Хэрвээ трапезид диагонал татчих юм бол за та бүхэн орж байгаа МК гэсэн диагонал татсан байна. Диагонал татхад трапез маань 2 гурвалжинд хуваагдаж байна. За тэгэхээр энэ 2 гурвалжны талбайг олоод хоорт нэмчих юм бол трапезийн талбай гарч ирж болно гэсэн үг. За тэгэхээр гурвалж нь тэгэхээр бид нар юу хэрэгтэй вэ гэхээр гурвалжны өндөр хэрэгтэй. За тэгэхээр МК Л гурвалжны өндрийг шар шулуунаар дүрслэе. За харин МЖК шулууны өндрийг М-с уулгаад за уг өнгөөр дүрслэе. За энэ маань мохоо өнцгт гурвалжин учраас өндөр нь шулууны үргэлжилдээр оршино гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За одоо бүгдээ МКЛ-ийнхаа өндөр буусан талыг бүгдээрээ А гэд нэрлэж. Энэ маань трапезийн их суурь. За тэгэхээр одоо бүгдээ МКЛ гурвалжны талбайг олох боломжтой болсон гэсэн үг. За харин трапезийнхаа бага талыг буюу бага суурийг Б гэд нэрлэж. Бага суурийг Б гэд нэрлэж. За К-гаас МЛ рүү буусан өндөр М-с ЖК рүү буусан өндөр хоорондоо тэнцүү учраас H гэж нэрлэнэ хоёуланг. За бүгдээ МКЛ гурвалжны талбайг олъё. За гурвалжны талбайг бүгдээ мэднэ. Өндрийг суурьаар үржүүлээд 2 тугаа. Тэгэхээр А-г H-аар үржүүлээд 2 тугаа. За нөгөө гурвалжны талбай маань мөн адил Б-г H-аар үржүүлээд 2 тугаа. Тэгэхээр нийт трапезийн талбай бол энэ 2 гурвалжны талбай нийлбэртэй тэнцүү гэсэн үг. Тэгэхээр бид нар S1 дээр S2-ыг нэмэх буюу А-г үржих нь H-ыг хуваах нь 2 дээр, Б-г үржих нь H-ыг хуваах нь 2-ыг нэмнэ гэсэн үг. За хоёулаа ижил хуваартай учраас хуваараа бичээд төртөрүүдийг нь хоорд нэмхүүлэл хийх гэж байна энд. За мэдээж ерөнхий үр жүхтэн хаалтнаас гаргах боломжтой. Бүгдэнд нь H байгаа учраас H-а хаалтнаас гаргаад H-ыг үржих нь А дээр нэмэх нь Б, хуваах нь 2 гэж трапезийн талбай гарч ирж байна. За өөрөөр хэлбэл их суурь дээр бага суурийг нэмээд 2 хуваагаад өндрөөр үржүүлвэл трапезийн талбай гарч ирдэг гэсэн үг. За нөгөө талаас их суурийг бага суурь дээр нэмээд 2 хуваахад юу гарч ирдэг вэ гэхээр трапезийн дундаж шугам гарч ирдэг. Тэгэхээр трапезийн талбай бол дундаж шугамыг өндрөөр үржүүлэхэд гарч ирдэг. Өөрөөр хэлбэл их суурь дээр бага суурийг нэмээд 2 хуваагаад өндрөөр үржүүлэхээр трапезийн талбай гарч ирдэг гэсэн үг. За эдгээр томьёогоо ашиглаад дараах 3 бодлого хамтдаа бодъё. За нэгдүгээр бодлого. Трапезийн бага суурь, их суурь эсвэл дээд суурь, доод суурь гэж нэрлсэн ч болно. За өгсөн байна. За тэгээд өндөр нь 4 см гэж өгсөн байна. За биднэрт их бага суурь, за мөн дээрс нь өндөр өгсөн. За трапезийн талбай хамтдаа бол. За бид нар томьёо ёсоор мэднэ их бага суурьаа нэмээд өндрөөр үржүүлээд 2 хуваах юм бол трапезийн талбай гарч ирдэг. За их суурь маань 9, бага суурь маань 5, өндөр маань 4. За тэгээ 2 тугаа нэгэ томьёонд орлуулна. 5 дээр 9-ийг нэмээд 14, 4-оор үржүүлээд 2 тугаахад 28 см авдаг гэсэн үг. Энэ бол томьёогоо ашиглаад шууд бодох боломжтой бодлого байна. За хоёрдугаар бодлого бүгдээрээ хамтдаа харъя. За юу байна вэ гэдгийг бас урьдчилаад хүүхдүүд нь харж байгаа. Ааш нь хаана орлож байна, А нь хаана орлож байна, Б нь хаана орлож байна гэдгийг. За хоёрдугаар бодлого. Трапезийн талбайд 60 см квадрат ба суурьуд нь 1-ийг харьцан 2 бол за суурьудыг нь олох нь өндөр нь 5 байна. За биднэрт трапез өгсөн байна. Трапезийн
Бага суурь нь 1x, их суурь нь 2x гэсэн үг. 1-ийг харьцан 2 гээд өндөр нь 5 см. За өгсөн зүйлээ хамтдаа бичье. За трапезийн талбай маань 60 см квадрат. Бид юуг олох вэ гэхээр AB буюу D доод суурийг олох нэ. За геометрийн бодлого бодоход заавал өгүүлбэрийнхэнд ор зураг, зургийнхаа хажууд юу өгсөн, юуг олох ёстой вэ гэсэн бичгэлийг заавал хийж өгнө. За томьёо осоор бүгдээрээ их бага суурь нэмнэ. 1x дээр 2x-ийг нэмээд 5-аар үржүүлээд 2 туваахад юу гарч ирэх ёстой вэ гэхээр бидний талбай гарч ирэх ёстой гэсэн үг. За тэгэхээр 1x дээр 2x-ийг нэмээд 3x, 5-ыг 3x-ээр үржүүлээд 2 туваахад бидний талбай буюу 60 см квадрат гарч ирнэ гэсэн үг. 5-ыг 3x-ээр үржүүлээд 15x, 2 хуваагаад 7.5x. Өөрөөр хэлбэл 60 см квадрат нь 7.5x. Тэгэхээр x нь 8 см. X 8 см байна гэдэг нь 1x нь 8 см, 2x нь 16 см байна гэсэн. Өөрөөр хэлбэл x суурь нь 16 см, бага суурь нь 8 см байна. За дараагийн бодлого. За будагдсан эссийн талбайг олох чинь. За энд манд бидний өмнө нь үтсэн тэгш өнцөгт мөн гурвалжин трапез гэд 3 янзын дүрс өгсөн байна. За 6-аас харахад тэгш өнцөгтийн талбайгаас гурвашны талбай хасаад трапезийн талбай хасаад гарч ирдэг гэсэн үг. За тэгш өнцөгтийн урт нь 11 см, өргөн нь 6 см. За гурвалжны суурь нь 4 см, тухайн суурьт буусан өндөр 3 см. Трапезийн их суурь нь 3 см, бага суурь нь 1 см, өндөр нь 3 см гэж өгөгдсөн. За өгсөн зүйлээ тэмдэглээ. Гурвалжны хувьд өндөр суурь өгөгдсөн, трапезийн хувьд их суурь, бага суурь өндөр өгөгдсөн, тэгш өнцөгтийн хувьд өргөн болон урт нь өгсөн. Тэгэхээр тухайн гурван дүрсийн талбайг олоход хэлбэрхэн байна гэсэн. За тэгш өнцөгтийн талбай бол урт өргөн хоёрыг үржүүр А хүрчиг нь B учраас 66 см квадрат. Гурвалжны талбай бол суурийг өндрөөр үржүүлээд 2 тугах. Тэгэхээр 4-ийг 3-аар үржүүлээд 2 тугахад 6 см квадрат гардаг гэсэн. За трапезийн талбай бол их бага суурь нэмээд 2 тугаагаад өндрөөр үржүүлнэ. 3-аар үржүүлээд 6 см квадрат гарсан байна гэсэн. Тэгэхээр бидний будагсан дүрсийн талбай бол тэгш өнцөгтийн талбайгаас гурвалжны талбайг хасаад трапезийн талбайг хасаад 54 см квадрат гарч ирж байна гэсэн. За гэрээний даалгавар сурах хүчин 142, 143 дахь бодлогыг бодно. За тэгээ маргаашийн 11 цагаас өмнө явуулна шүү.